За сайн байцгаана уу сонсогчдоо. Legal Talks podcast-ийн ээлж дугаар бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаар маань онцлогтой байгаа. Юу вэ гэхээр Баян зүрх дүүргийн иргэний иргэн анхчны шүүхийн тамгын газартай хамтраад подкастын дугаарыг гаргаж байна. Подкастын зочноор тус шүүхийн шүүгч Мандал Баяр шүүгч маань оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа та бүхэнд. Тэгээд сонсож байгаа сонсогч нартай бас энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд танай хамт олонд намайг подкаст оролцуулсан тул их баяртай байна. За баярлалаа. За бидний хувьд бол одоо Баян зүрх дүүргийн иргэний иргэн анхчны шүүхийн тамгын газартай хамтраад бас цуврал подкастыг хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгээд тус шүүхийн шүүгчид бас оролцохоор ингэж одоо төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ одоо бас цуврал подкастын салхийг хагалж Мандал Баяр шүүгч маань зочноор оролцож байна. Тийг бас тохон тэмдэглэе. Тэгээ өнөөдрийн бид хоёрын ярих сэдэв бол эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмсөр хийхэд зарлах тэр дундаа хөршийн эрхийн талаар бас илүү хөндөж яриа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ сэдэв бол одоо миний ойлгож байгаагаар бас манай төдийлэн сайн яригддгүү. За бас ийм судалгааны ажлууд бас нэлээ ховор юм уу гэж харсан. Өнгөрсөн хугацаанд бас хөршийн эрхийн талаар бас ямар судалгааны ажлууд хийгдсэн байна гэдээ хайгаад үзэхээр бас олдоц их муутай ийм сэдэв байна. Тэгэхээр нэлээ сонирхолтой сэдэв болов уу гэж одоо миний хувьд бол харж байгаа. За тэгээ сэдв рүүгээ яг орохоос өмнө урьдчил болгоод Мандал Баяр шүүгчээс одоо асуулт асууя. Тэгэхээр одоо таны хувьд хизээ шүүгчээр томилогддог үү? Шүүгчээр одоо хэдэн жил ажиллаж байна гэдээ бас үзэгчтэй сонирхуулаад тавьчихоо. За миний хувьд бол 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс хойш шүүгчээр ажиллаж байна. За нийтдээ 6 жил тус өрийн иргэний анхчны шүүгт ажиллаж байгаа. За Баян зүрх дүүргийн иргэний анхчны шүүх маань нэлийн ачаал өндөр байдаг. Одоо бусад бас дүүргүүдтэй харьцуулах юм уу тийм байдаг тийм. Тэр ер нь сонирхолтой тэр таны хувьд ер нь 2021 онд хичнээн одоо хэрэг маргааныг шийдвэрлэв. Тоолж яг багцаа гарч юм уу? За ер нь бол шүүн таслах ажиллагааны мэдээ сар улирал жилээр бол гардаг. Эрхийн зөвлөлөөс гаргаж байгаа ач тэр манахаас гарч байгаа судалгаагаач тэр манай Баян зүрх дүүргийн иргэний иргэн анхчны шүүх за дээр нэмээд эрүүл иргэн анхчны шүүх бол нэлээд өндөр хувьтай гарч ирдэг. Бусад дүүргүүдийн шүүхийг болон харьцуулахад бол учир шалтгаан нь бол энэ хүн амын өсөлттэй холбоотой юм шиг байна. Гэхдээ бид нар одоо энэ агуулгын сүүлийн 4-5 жил шүүгчийн ачааллын асуудал ярьж байна. Дасч ин доо баг. Дасч ин тийм цагийн менежментийн тэгээд зохицуулаад аль болох тэгээд ажлаа зохицуулаад явж байгаа. Зөвхөн өнгөрсөн хугацаанд бол бид нар бол жилд бол дунджаар бол нэг шүүгч бол хэмжлэл гэж ярина одоо. Хэмжлэл бол 600 орчим хэмжлэл хүлээж авдаг. Нэг шүүгчдэр. Тийм нэг шүүгчдэр. За тэгээд дунджаар шүү дээ. Тэгээд хатгалцаж бариад за тэгээд ажиллагаанд бол дунджаар бол 400-аас 450 жилдээ. Энэ дотроос одоо хэмжлэлийг нь буцаах, өөр дүүргийн шүүх, өөр аймгийн шүүх рүү шилжүүлэх. За хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг. За дээр нь эвлэх талууд. За тэгээд одоо бидний ярьдгаар маргааныг таслан шийдвэрлэх үе иргэний хэрэг шүүхийн хуулийн 115 дугаар зүйлээс шийдвэрлэх зэрэг авах нь 450 орчим. Хэргийг нэг шүүгч дунд жилд бол шийдэж байгаа. Энэ бол одоо юу гэдэг нь нэлээд өндөр тоолдоо. Нэлээд ачаалтай. Энэний хажуугаар бол одоо гомдлын хилцэх бүрэлдэхүүнд оролцох ч юм уу тийм. Ингээд бас юмнууд бол нэмийг ажлууд бас давхар орж ирж байгаа шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг нь хуулиар хүлээсэн өөрийнхөө хүрээнд гэх юм ажлынхаа хүрээнд гэх юм одоо мэдээж бусад шүүгчдийн одоо бүрэлдэхүүнд суглагдаж орох. За ерөнхий шүүгч гарсан үе одоо бидний хэлж заасан 170 гомд суглаагаар суглагдаж оролцох. Энэ бол мэдээж байгаа. За үүнээс гадна мэдээж одоо хэрэг ажиллагааны явцад талуудаас гарч байгаа өргөл гомдлыг шийдвэрлэх. За мөн тэгээд өөр алсан зөндөө тэгээд одоо цэнэгтэй оромж буцаах, барих, рүүст код бичих байх. Тэгэхээр бид чам өдөр тутмын ажлыг ингээд харуулах юм бол нэлийн
одоо юу гэх юм бэ? Ачаалтаа. Тэгээд энэ ачаалаа бид нэр одоо юу гэх юм ял болгож хүлээж авдаггүй. Энэ болох тэгээд өөрсдөө захын менежментийг зөв зохицуулаад ажил үйлдвэрээ зөв хуваарлаа явахаар ихэд болоод байгаа. Гэхдээ бид нэр бас ерхий зөвлөлд бас тус шүүхийн шүүгчдийн тоог бас нэмж өгөх талаар саналаа бас явуулсан байна. Сая манай тэр ерхий шүүгчийн ерхий зөвлөлийн 2 гишүүн ирж уулзалт санал хүсэлт хэлсэн. Тэндээ бид нэр яг энэ өөрийн чинь асуугаад байгаа энэ шүүн таслах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргахад дунджаар 7-оос 9 шүүгч нэмж манай орон тоонд өгчих юм бол 90 одоо боломжийн байна гэсэн ийм санал гаргаад явуулсан байгаа. Гэхдээ энийг одоо улсын хурал баталж өгөх бид сайн мэдэхгүй. Гэхдээ бидний амарч байсан судалгаатай маш сайн судалгаатай ийм тайлан одоо хямаатай гаргаад явуулсан байна. Тэгэхээр бол нэлийн ачаалтаа гэдэг нь бол таны ярианаас харагдаж байна. 2018 онд нэг шүүгчийн ажлын ачааллын талаар нэг судалгаа хийгдсэн байдаг. Та бас харж ирсэн баг. Тэн дээр бол жишээ нь дүүргийн одоо иргэний шүүгчүүд нэг 200 хэрэгжилтэй шийдэх юм бол ачаал тэнцвэртэй байна гэж үзэхээр байна гэж нэг судалгаа байсан. Тэгэхээр тэрнээс даруй 2 дахин их 400-аад хэрэг шийдүүлж байгаа гэдэг чинь бол ачаал туйлын өндөр байгааг бол бас харуулж байна л да. Одоо нэмшилхэд жишээлбэл одоо бид нар чинь ингээд за жишээлбэл одоо ингээд 17 шүүгч байна. Тэгээд доор 6 заалтаа. Тэгээд 2 шүүгч тундаа нэг ярим бичгтэй. Тэгээд өдрүүдээ хувааж авна. Тэгэхээр магадгүй өнөөдөр би нэгд өдөр би бол 2 дахь өдөр, 4 дахь өдөр, 5 дахь өдөр хурлаа тавьдаг байхгүй. Тэгэхээр 2 дахь өдөр хурлаа хийж байгаа 3 дахь өдөр нөгөө хэрэг бусад хэлтэйгээ танилцах, бусад ажиллагааны шийдвэрээ бичих тэргээл явахад дараагийн хурал маань хизээ 50% гэдэг туслахтайгаа ярьж байгаа 50 явж байгаа. Тэр хооронд нөгөө ачаал өндөртэй өдрүүд дээр яаж хуваарлах вэ? Яаж одоо энэ санал хүслүүдийг хурдан шуурхай явуулах вэ гэдэг дээр жоохон маневр хийгдэж байгаа. Тэгвэл хурлын хооронд яваад хахаар нөгөө шийдвэрт зориулах цаг хэргийн материалтайгаа танилцах нөгөө зохиож эргээ оруулагч нарын санал хүсэлтийг тодруулах барих ахтай холбоотой цаг хугацааны асуудал дээр жоохон тийм богинохон ч юм уу да хөрөхгүй асуудал гардаг. Гэхдээ яг хуу амралтын өдрөөр суух байраар ингэ шийддэг. Ерөнхийдөө бол бид нэр өдөртний дунджаар 10-аас 12 цаг суудаг. Нэлийн цаг 8 гэхэд байнгын нэлийн цаг. Өглөө 7:30 гэж ирвэл орон 8 талаас гараад явдаг л та. 7-аас 8 цаг явдаг. Тоосоо ажил юм та тийм ээ. За ерөнхийдөө ингээд эхний бас бие ялалт гэх юм уу иймэрхүү асуулт асуугаад тэр мэдээлэл өгсөнд бас баярлалаа. За одоо ингээд үндсэн одоо яг сэдвүүг оръё гэж бодож байна. Иргэний хуулийн 12 дугаар бүлэгт энэ эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөхийг хязгаарлах талаар бол заасан. Тухайлх юм бол сэрэгтүүд, үзбөхрүүд бусдын газар дээр барилга байгууламж барих. За тэгээд хөршин эрхийн зохицуулалтууд бол тусгагдсан байгаа. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар бол өмчлөх эрх гэдэг нь өөрөө туйлын эрх гэсэн одоо хэний ч эсрэг хэрэгжүүлж болох туйлын эрх гэж ингэж ойлгодог. Гэтэл энэ эрх маань нөгөө талаас бас хязгаарлагддаг ийм бас хязгаарлагдах юм шүү гэдэг бас ийм санаа бол иргэний хууль дээр туссан байгаа. Энэ өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах холбоотой зохицуулалтуудын одоо хоорондын ялгаа цаад одоо утга учир үзэл санаа нь одоо юу вэ гэдэг талаар эхлээд та танилцуулаад өгөөч. За тэгэхээр би зөвхөн хувьдаа одоо зөвхөн хөршин эрх гэхээс илүүтэй энийг ярихдаа бид нөгөө эдэмсийн эрх зүйн зохицуулалтын суур ойлголтоос ахуулаад яриад зохицоор нь ярих юм бол одоо хуульч болоод одоо хуульчаар хуулийн сургууль сурж байгаа зам өнгөрүүлэгч нарт энэ талаар судалгаа хийдэг хүмүүс бас ойлгомжтой болох болов гэж би бодож байна. Тэгэхээр эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах гэсэн сэдвийн хүрээнд уг асуудлыг хөндөв. Хөндөхтөө зөвхөн хөршин эрхээс гадна энэ
эрхийн хэрэгжлөөр бусдын өмчлөхийг хязгаарлах дотор ямар одоо харилцааны багтдгийг гэдгийг товчхон тайлбарлал зохимжтой болов гэж үзэж байна л да. За энэ дондороо бол газартай холбоотой асуудал зайлшгүй яригдаж байгаа. За Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар бол иргэн бол үйл хөдлөхөөр шударгаар болж авах, эзэмших, за өвчлөх, үйл зарамшлах хэрэгтэй. Тодорхойлж юм бол үйл хөдлөх хэд хөрөнгө буюу газрын тухайд бол үндсэн хуулийн 2 дугаар хэсэгт зааснаар буюу Монгол Улсын өмчлснээс бусад газар, за түнчлэн газрын хэвлэл, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч гэж зааснаар төрөөс иргэнд өмчлүүлсэн газар нь одоо түүний өмч бөгөөд энэ өмчлөлттэй холбоотой тухайлсан харилцааг бол Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулиар зохицуулж байгаа. Харин бусад буюу одоо хөрөнгө үе эдийн бус баялаг оюуны өмч эрхийг олж авахтай холбоотой харилцааг бол иргэний хууль, оюуны өмчийн тухай хууль, зохиогч эрхийн тухай хууль, патентын тухай хууль, газрын тухай хууль зэргээр бол зохицуулж байна. За газар буюу одоо үл хөрөнгөтэй байх нь өөрөө хүний одоо эд хөрөнгийн болоод түүнтэй холбоотой бусад хэрэгжих суурь нөхцөл болдог. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчтөй байх, за эрх бож тутгаар хэрэгжих ба одоо энэ газартай холбоотой, өмчтөй байхтай холбоотой энэ асуудлыг олон салбарын судалгаа байсаар ирсэн. За энэ дундаа газрын талаарх харилцааг бол эрх зүйн одоо салбар шинжилгээ ухаанд бол нийтийн болон одоо хувийн эрх зүйн үүднээс бол судалж байгаа. За хуулийн зүйн сургуулиуд ч гэсэн тэр энэ утгаараа судалж байгаа. За Ром, Германы эрх зүйн тогтолцоотой улсуудад өмчийн эрхийг судлахдаа харьцангуй ба туйлын эрхийн асуудлыг бол салгаж зааглахыг бол нэлээд хичээдэг. За тодруулж хэлэх юм бол тодорхой этгээдийн хооронд үүсэж зөвхөн тэдгээр этгээдүүд бие биедээ шаардлага гарах байдлаар хязгаарлагддаг үүргийн эрх зүй буюу харьцангуй эрх зүй гэдэг. За өөрөөр хэлбэл энэ нь одоо гэрээ хэлцээрийн харилцаан дээр үүсдэг юм. За нөгөөх нь бол хаанч хизээж одоо хэний ч өмнө одоо хүчтэй байдаг. Гагцхүү хуулиар үүсэж одоо хуулиар хамгаалагдаж, хуулиар хязгаарлагдаж байдаг өмчийн эрх буюу туйлын эрх гэдэг ийм хоёр зүйлийг одоо Ром, Германы эрх зүйн тогтолцоотой улсууд бол ялгадаг. За Англи Саксоны эрх зүйн тогтолцоотой улсууд бол энийг ялгаад байдаг. За энэ өмчлөх хэрэгтэй этгээдийн нөгөө талд тэр өөрөөр хэлбэл тэр туйлын эрхийн асуудал ярьж байгаа. Өмчлөх хэрэгтэй этгээдийн нөгөө талд хэн байсан ч гэсэн түүний эрхийг бол хөлийн зөвшөөрөх үүрэгтэй байдаг учраас тэр үүрэг нь гэхээсээ илүүтэй тэр эрхийг нь илүү их одоо юу гэдэг юм бэ? Эрхийг дамгай байдлаар зохицуулж өгдөг юм байна. Дамгай байдлаар зохицуулдаг. За би сая дурдсан тэр хуулиар үүсэж, хуулиар хязгаарлагдаж байдаг гэж нэг тийм хэлсэн. Энэ бол өөр зарчим. Тэгэхээр энэ ямар зарчим байдаг вэ гэхээр өмчийн эрхийг гагцхүү хуулиар бий болгож, хуулиар л хязгаарладаг. Аливаа этгээд энийг бол одоо юу гэдэг юм тохиролцож хоёр этгээд тохиролцож энийг өөрөө тодорхойлох юм боломжгүй. Өөрөөр хэлэх юм бол иргэний хуулийн 189-ийн 189-ийн 5 байхад тэр гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд одоо талууд үүргийн эрх зүйг одоо юу гэдэг шинээр бий болгож болдог бол энэ эдийн болон эдийн бус соёлын эрх зүй харилцаанд өмчийн одоо эрхийн төрөл хэлбэрийг бол зөвхөн одоо хуулиар л бий болгож хуулиар хязгаарладаг. За энэ талаар бол манай Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлд бол 503-т өмчлөгчийн эрхийг гагцхүү хууль заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж зохицуулалт нь. За иргэний хуулийн 103-д өмчлөгчийн эрхийг гагцхүү одоо хууль заасан үндэслэлээр хязгаарлана гэж ингэж орчсон байдаг.
Тэгэхээр би эндээс үүсгэх гээд байгаа вэ гэхээр нөгөө эрхээр хэрэгжүүлж болохоор бусдын өмчлөг эрхийг хязгаарлах гэдэг энэ асуудал чинь ийм суур ойлголтоос цааш явах ёстой гэж хэлдэг байна. За өмчийн эрх нь туйлын эрх тооцоолохын хувьд тогтвортой оршиж тодорхой бус этгээдүүдийн хүчин төгөлдөр үйлчлдэг боловч нөгөө талдаа бас хязгаарлалын эрхийг багтаадаг байна. За үүнд бол одоо бидний одоо сайн мэддэг ипотек буюу одоо барьцаа, за сервитүүд, за бусдын газар дээр барилга байгууламж байх эрх, за usufruct, за нэмээд хөршийн эрх зэрэг 10 хүрэхгүй ийм төрөл байдаг. За үүнийг ерөөсөө хуулиар бий болгосон. Өөрөөр энэ хуулиар бий болгосон энэ хязгаарлагдмал эрхүүдийг үүргийн эрх зүгээр шинээр бий болгож болохгүй гэж байна. Тэгээ энэ бол өөрөөр хэлбэл үүргийн эрх зүгээр шал тустай ойлголт. Үүнийг одоо манай Монгол Улсын иргэний хуулиар бол зааглаад ялгцсан гэж хэлж байна. За одоо тэгээд энэ хүний байгаад байгаа энэ эрхийг, бүтэн байгаад байгаа энэ өмчлөг эрхийг ингэж хуулиар хязгаарлаад ийгүү хязгаарлахтаа тэр сайн нурын зөвшөөрсөн өмчлөгчийн зөвшөөрлөлт өмчлөг сэтгэлийн юм зүйл байна. За энэ дотор одоо би сая хэлсэн сервитүүд, usufruct, ипотек, бусдын газар дээр барилга байгууламж ярих эрх, за нөгөөдөх хөршийн эрх. За тэгээд өөр одоо англи хэлний тохиолдолд бол асуудал бол энэ өмчийн төрөл айгүй олон байдаг. Манайхын бодох юм бол өөрөөр хэлбэл өмчлөг эзэмших хэрэгтэй холбоотой тухайн зохицуултууд, өмчлөг эрхийн зохицуултууд байж хаад эзэмшихгүй боловч өөр хэлбэр эзэмшилтэй авахгүй үйл хэлбэрээр одоо ашиглах захин засварт холбоотой өмчийн төлөв байж байгаа жишээ. За одоо бид нар сая юу ярьж байгаа вэ гэхээр нөгөө эдийн засгийн эрхийн хэрэгжүүлэх зорилгоор бусдын төлөв өмчлөгийг хязгаарлах тухай харилцаа чинь ийм одоо суур ойлголтоос гарч байна л гэж байна. За тэгээд энэ дотроо одоо товчхон дурдаад хамгийн сүүлд нь хөршийн эрхийг дурдъя гэж ярьж бодлоо. За сервитүүд гэдэг одоо манай иргэний хуулийн 150-р зүйлд байгаа. За энэ нэр томьёо газрын тухай хуулийн дээр байгаа. За Монгол Улсын иргэнд газар өмсөх тухай хуулийн дээр бас байгаад байгаа. 48-33 гэсэн зохицуултууд байгаа. Миний санаж байгаагаар л. За гэхдээ энэ сервитүүдийг ярихаас өмнө би бас нэг зүйлийг товчхон хэлхийг бас хүсэж байна. За энэ нөгөө цаашид нөгөө юм ярих юмтай холбоотой учраас тэгэхээр өмчлөх эрх гэдэг дотор ер нь яг юу байгаад байна гэж ингэж боддог хүмүүс асуудаг. Энэ өмчлөх эрх дотор ч одоо ямар зүйл багтаад гэдэг ингээ үнэрлээ. Тэгэхээр өмчийг авч үзэх багц эрхийн онолоор бол өмчлөх эрх нь бол эзэмших эрх, ашиглах эрх, удирдах эрх, за тухайн зүйлээс ашиг хүртэх эрх, хөнгөлтэй байх эрх, үүрийн үслийг хангах эрх, бусдад шилжүүлэх эрх, хохирол учруулах байдлаар ашиглахаас хамгаалагдах эрх. За ийгүү эрхээ хэрэгжүүлснийхээ дүнд хариуцлага хүлээх эрхийн багцаас бүрддэг юм гэж энэ одоо онол авч утсан байна. Өөрөөр хэлбэл ийм багцаас бүрддэг байх нь шүү дээ. За манай иргэний хуулийн 101-р зүйлд бол өмчлөгч нь бусад этгээдэд одоо гэдэг хууль буюу гэрээгээр олгосон эрхийн зөрчихгүй гэж. За одоо нөгөө хууль буюу гэрээгээр олгосон эрхийн зөрчихгүй гэдэг хоёр нэг яваад байгаа байхгүй юу? За хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор гэж бас энэ айхтар цаанаа бас их олон юу та. Өмчлийн зүгээр өөрийн одоо үзмжээ шүлгүүтэй захин зарцуулах хэрэгтэй гэсэн юм зохицуулт байна. За 100-ийн 3-т би сая хэлсэн нөгөө өмчлөг эрхийг хацах хууль зааснаар хязгаарлаж болно гэсэн тийм. Тэгэхээр энэ хоёр хоорондоо бол холбоотой. За би яагаад энийг яриад байгаа вэ гэхээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор гэдэг нь цаад утгаараа бол хууль заасан хязгаарлалтууд бол байгаа шүү гэсэн санааг давхар илэрхийлээд байна. За үүний нэг нь л одоо сервитүүд байна.
Тэгэхээр сервитүүд гэдэг нь одоо юу гэдэг одоо хүн тийм ойлголт сонсохдохгүй байх л та. Яг ингээд гадаад үг хэллэг биш хүмүүс бол тийм ээ. Гадаад үг хэллэг одоо Ромын одоо их зүгээс бол бата. Тэгэхээр энэ маань өөрөө ямар юу гэж хэлээд байгаа вэ гэхээр иймэрхүү утгатай. Би одоо бас энгийн үгээр гаргаж чадах нь сайн мэдэхгүй байна. Та хоёр бас туслаараа. Бусдын эзэмшил өмчлөлт байгаа эд хөрөнгийг өөрийнхөө одоо эд хөрөнгийг хэрэгжүүлэх зорилгоор хязгаартайгаар эзэмших ашиглах гэсэн юм санаа. Өөрийнхөө юмыг одоо үгтийн зориултын дагуу ингээд ашиглахад бусдын эд хөрөнгийг л одоо түүн зориулж үйлчлүүлнэ гэсэн санаа байгаа байхгүй юу? Цаад санаа маань нэрээс. Тэрний цаана нөгөө хүний одоо өмчлөгийн хязгаарлалтын асуудал хязгаарлалтын санаа яг зөвхөн. За товчоор ирэх юм бол өмчлөгчөөс үйл хөдлөх эд хөрөнгөө зориултаар нь бүрэн ашиглахад бусдын үйл хөдлөнгийг хязгаарлалт хэрэгтэйгээр ашиглахад л уг харилцааны мөн чанар авшаад байгаа. Ирээс. За зүгээр би жишээ дурдах юм бол одоо гурван айлаар дамжуулж цахилгааны одоо шонгийн мод гэж ярьдаг шүү дээ. Шонгийн мод татахад айлын хашаанд шонгийн мод зоох суулгах юм аа тийм. Эсвэл нийтийн одоо замаар явж байгаа одоо шугамнаас ус татах, хоолой татах ч юм уу тийм. Энэ тохиолдолд тэр бусдын одоо өмчлөлийн газраар дамжуулж татах юм шүү дээ. Ийм хоолойтой. За энэ харилцаанд бол ерөөсөө тусдаа өмчлөж бүхий хоёр үлгэд хөрөнгөл байх хэрэгтэй. Тэгээ заавал хөрш байх. Одоо би нэг хөршийг хэрэгж байгаа учраас яг тодорхойлж хэлэх гээд байна. Хөрш байх албагүй. Хөрш байх ерөөсөө албагүй. За яагаад гээд одоо асуух байх. Яагаад гэж одоо яагаад би бусдын одоо цахилгааны мод, шонгийн модыг өөрийнхөө хасартай байршуулах хэрэгтэй. Яхаараа би одоо юу гэдэг энэ хүнд хашаанд байгаа уснасаа хэрүүлэх хэрэгтэй. Хашаараа дамжуулж одоо суугшуулууд татуулах хэрэгтэй юм. Асуух бах тийм ээ. Тэгэхээр манай иргэний хуулийн нэг ийм зохицуулт байдаг. 87-гийн 2 дээр илүү өргөн хүрээтэй эрхээс уламжлагдаж тухайн эрхээр хязгаарлагдсан эрхийг хязгаарлагдсан эрх нээлгэх. Энэ юу гэж хэлээд байгаа вэ гэхээр сэрүүтүүдийг хэлээд байгаа байхгүй юу? Сэрүүтүүдийг хэлээд байгаа. Цаана бас өөр юм байна л да. Өөрөөр бусдын өмчлөлт ноёрхлоо тогтоох буюу сэрүүтүүдийн эрхтэй этгээдийн өмчлөх гэхээр зохиосоор хэрэгжүүлэхэд уг эрхээр хязгаарлагдсан талын хөрөнгөнд хүнд үйлчлэн. Сэрүүтүүдийн эрхтэй этгээдийн хувьд бол эрх байдаг бол нөгөө талд өөргөл байдаг гэсэн юм агуулгатай. За гэхдээ энэ сэрүүтүүд бол одоо ашиг олох зорилготой байж болохгүй. Ашиг олох зорилготой. За мөн өмчлөгч этгээдийн хүсэл сонирхлоор үүсдэг юм бол биш. Объектив байдлаар зайлшгүй одоо учир шалтгаанаар л үүсэх ёстой. Хэрэгцээ ирээд энэ шүү дээ тийм ээ. Зайлшгүй одоо учир шалтгаан үүсэх ёстой. За өмчлөгч бус этгээд хэрэгжүүлэх боломжгүй байсан. Өмчлөгч этгээд л үүнийг л хэрэгжүүл. Тэгэхээр энэ бол дагалдах хэрэг гэж бид ярьдаг. Дагалдах хэрэг гэж. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 87-ийн 1 дээр өөр эрхтэй салшгүй холбоотой түүнгүүгээр бие даан хэрэгжүүлж чадах хэрэг салгажуулах хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэхээр ийм болохоор салшгүй эрх байдаг тулахаар байна учраас тэр өмчөөс тусдан салгаж зааж болохгүй. Одоо өөрөөр хэлбэл тэр газраас нь тусдан салгаж зааж болохгүй. Тусдан салгаж барьцааж болохгүй байна. Газар тэр хоёр бол хамт байх юм байна гэж ойлгож байна. Хамт байх юм ойлгож байна. За тодорхой бус хугацаа бүхий дагуур ирэх байдаг боловч тэр өмчийн зөвлөл нь үндсэн эрхээсээ үл хамааран харин хууль буюу гэрийн заасан үндэслэл дуусгар болж болно. Гэсэн ийм зүйлүүд бол одоо үгтэй хуулиар болоод онлын хуулиар зохицуулсан байна л та. За үүсэх үндэслэгч ирж байгаа. За одоо
өөрөөр сервитүүдийн эрхийг бид яаж одоо эрэхтэй болох вэ гэх юм тийм товчхон энгийн үргэлж. Тэгэхээр гэрийн заснаар үүсч болно гэж. Өөрөөр хоёр этгээд харилцан тохиролцож үүсч болно. За нөгөөх нь болохоор нийтийн их ашигын үүднээс нийтийн сервитүүд гэж одоо нэр томоогаар тэрэлдэг баг шүү. Үүсдэг. Энэ нэг миний сая дурдсан газрын тухай хуулийн 48, Монгол Улсын иргэн газрын тухай хуулийн 33 заасан баг. За сервитүүд үүсэхтэй холбоотой улсын бүртгэл бүртгүүлэх хэрэгтэй. Тэгэхээр улсын бүртгүүлэх тухай асуудал нь бол нөгөө юу юм да? Гуравч этгээдийг хамгаалах, гуравч этгээд мэдээлэл нийлдэхтэй байх. Мөн гэрээ хүчтэй болохтой холбоотой асуудал. За давуу тал гэж одоо асуу. Мэдээж энэ давуу тал юу вэ? Би одоо юу гэдэг заавал тийм улсын бүртгүүлээ. Тэ гэрээ дотроо явуулаад задлаа гэж хэлснээс хажуу байлтаа ч юм уу тэрний саадлын байлтаага тохироод бид хөрөнгөслөх гэрээ, төгсөх гэрээ, ашиглах гэрээ хийгээл тэгвэл би шангийн одоо сурлуулч эсвэл шуурхаад татчих. Энэ асуудалтай. Эсвэл одоо юу гэдэг те би ингэж асууж магадгүй. Тэгэхээр би зөвхөн нэг энгийн жишээ даах хүнд одоо дурдж үгүй. Яагаад энэ шиг дурдж байгаа гэвэл би өөрийн эрх зүй эдэмсийн гэдэг би та нарт ярьсан учраас. За нэг газрын өмчлөгч гэж бодож байгаа. За тэрээр бол түн дээр бол одоо газар дээр тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгээ өөрийнхөө газраар дамжаад өөрийнхөө газраар нийтийн юу л явах нь нэлээд холбоотой ордог. Нэлээд холбоотой ордог. Гэсэн чинь хуршээлийнхэн буюу хурш газрын бээр дамжихад бол ойрхон цаг хугацаа бензин хийнэ гэдэг байна л да. За нөхөр яасан бэ гэхлээр бээр дээр очиод хоёлоо гэрээ байгуулъя. Энийг гэрээ байгууллаа. За гэрээ нь одоо үн төлбөрөөр ашиглаж болно. Одоо эд хөрмийн хөөслөх ч юм уу. Газрын түрээс ч юм уу за мэдхгүй ийм гэрээ байгууллаа гэж байна. Тэгээ энэ бол өөрийн их зүйл хэлцэл байхгүй. Зөвхөн тэр хоббины анхлсан тэр хоёр хүндээ л харилцан шаардлага тавьж биеийн хүмүүст гэрээ. За энэ гэрээ хэрвээ энэ гэрээ бол нийтлийн санаачлах хэрэгжүүлж болно. Эсвэл бэ газраа бусад зарчвал яах вэ? Эсвэл би асуурчвал яах вэ? Гэдгээс болоод энэ өөрөөр хэлэх юм бол тэр Аад бол нэг тийм даваа тал гэдэг юм. Агийн их зүүн байдлыг хамгаалах тийм сайн биш. Сайн биш. Харин сервитүүд буюу эдэмсийн хязгаарлалт нь одоо эрхийн харилцаанд ороод гэрээ байгуулад улсын бүртгүүлчих юм бол энэ харилцаанд орчих юм бол нэлээд даваа талтай. Даваа талтай. Яагаад гэвэл энэ зөвхөн хууль зас үндэслэлээр л туслах. Хууль зас үндэслэлээр туслах. Дээрээс нь энэ нөгөө газартайгаа салшгүй бэхлэгтэй холбогдсон байдаг учраас би хэрвээ газраа бусдад зарах юм бол шинээр орж ирсэн өмчлөгч нь тэр гэрээ үлээж чадахгүй. Тэр гэрээ тэр шинээр орж ирсэн хүнд үйлчлэл хийх гэсэн юм. Ирээсээ л өөрөөр хэлэх юм бол нөгөө газрыг дагж явж байгаа дагуур ирэх гэж ярьдсан юм. Шинээр орж ирж байгаа тэр хүнд бол үлэхгүй. За гуравдугаарт нь нөгөө 3 хэд сервитүүд ирэх болсон бүртгэгдсэн байгаа учраас худалдаж авах шийдэж авах толгойтой дээр толгойд анхаарал нь тохино шүү дээ. Энэ газрыг авах уу яах уу тийм олон нэг сайн урд авах хэрэгтэй. За сервитүүд бол одоо манай иргэний хуулийн одоо 151 дээр торлогоо зохицуулсан. За мэдээж одоо сервитүүд бол хоёр одоо хүний харилцан өсөж зөргөөр үүсдэг учраас энэ төлбөргүй байдлаар хийх нь бол нээлттэй. Гэхдээ хуулинд бол одоо төлбөртэй гэдэг байдлаар зохицуулсан хүмүүсийг бас судлах нь бас зүйтэй байх тийм ээ. За ийм байна. За сервитүүдийн зохицуулалтыг би сая ярихтаа бол тэр эдэмсийн эрх зүй, заалмал эрх, за өөрийн эрх зүйтэй холбогдуулаад давуу талыг бол ярьлаа. За дараагийн нэг ярих чухал зүйл бол
бусдын газар дээр барилга байгууламж байх эрх гэдэг нэг зохицуулт байгаа. Хоорондоо их төстэй юм шиг нэг. Тэгэхээр сервитутыг би саяхтай өөрийнхөө өмчлөлийн зүйлийг хэрэгжүүлэхэд нөгөө хүний өмчлөх эрхийг орхон хэмжээнд хязгаарлаад байна шүү дээ. Тэгэхээр энэ болохоор хоёр хөрс заргаж байж болно. Хөрс биш заргаа газрууд за бусад өдөр хөдөлгөөнүүд байж болно шүү дээ. За бусдын газар дээр барилга байгууламж барих эрх гэдэг бол арай өөр. За Монгол улсад газрыг иргэний гүйлгэнд оруулах эдвэнсийн буюу өмчийн харилцаанд бусдын газар дээр барилга байгууламж барих эрх юм байна. Эрх юм байна. Өөрөөр газрын эрхлэлд оруулахтай холбоотой нэлийн одоо онцлог зохицуулалт бий. За энэ эрхийг ингээд өнгөцхөн харахад одоо сая миний хэлснээр тэр төрийн шин гэрээ эсвэл ий төрийн хөрслөх гэрээ эсвэл ий төрийн мөнгө төлөвлөгөө ашиглах гэрээ гэж байгуулаад бусдын газар дээр барилга байшин барьсан юм шиг харагдана. Хүнд өөр хэлэх юм бол. Гэхдээ бусдын газар дээр барилга байгууламж байх эрхийн хүрээнд хууль заасныхан дагуу дэлхийн шаардлага хагаад, агуулгын шаардлага хагаад, бүртгэлийн шаардлага хагаад ингээд үүсчих юм бол энэ тэр үүргийн эрх зүйгээс бас өөрчлөлт. За тухайлбал 99 жил хүртэлх хугацаагаар бусдын газар дээр барилга байгууламж байх хэрэг. Хойч үедээ өглөөж хэрэг төрөөсийн гэрээ тэр байгуулчих юм бол өглөөлж болохгүй. Туслагдах магадлалтай. Газартайгаа холбогдсон байдаг учраас өмчлөх солигдоход хэвээр үлдэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл үнэн л адилхан. Би шиний газар дээр тохироод байшин бариад 99 жилийн хугацаатай бариад хоёул улсын бүртгүүлээд байж ялаа гэж бодъё. Гэтэл чи тэрийг гэж худалдахад бол миний эсрэг одоо миний газрыг чиний газрыг барьсан байшин буулгах хэрэг шаардлагагүй болж байгаа байхгүй. За манай улсын хувьд бол энэ бусдын газар дээр барилга байгууламж авах эрх бол тийм шинэлэг зохицуулалт бол биш юм байна. 1994 оны үеийн хүчингүй болсон иргэний хуулийн 105 дугаар зүйл бусдын газар дээрх үйл хөдлөлийн төрөм өмчлөгч дэвсгэр газрыг ашиглах гэсэн агуулга байсан. Гэхдээ шин буюу одоо бидний ярьсан одоо ярьдаг 2002 оны иргэний хуулиар бол энийг тэр эдэмсийн эрх зүй одоо холбогдуулаад нэлээд нарийнхан зохицуулсан байна. За хуучин 94 оны иргэний хуулийн 88-ыг юу гэж үсэн бэ гэхээр өмчлөгч биш этгээдэн гэж байгаа. Эд хөрөнгө оюуны үйл зүйл эрхийг хууль буюу гэрээгээр тодорхойлсон өмчлөгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эзэмших ашиглах захиран зарцуулах хэрэгтэй гэсэн зохицуулт байсан. Өөрөөр хэлэх юм бол өмчлөх эрхийнхээ тухайлбал захиран зарцуулалтынхаа тодорхой үсгийг бусдад шилжүүлэх замаар итгэмжлэгдсэн өмчийг хүлээн зөвшөөрдөг байсан. Итгэмжлэгдсэн өмчийг хүлээн зөвшөөрдөг байсан бол үүнээсээ татгалзаад энэ чинь өөрийн эрх зүй харилцаа. Үүнээс татгалзаад эдэмсийн эрх зүй зохицуулдаг. Тэр нь одоо бусдын газар дээр барилга байгууламж барих эрх. За би жишээ дурдъя. Яг сайн шиг. За бол барилга барих мөнгөтэй юм. Гэтэ газар байхгүй. Газар авах гэхээр маш үнэтэй. Газар аваад худалдаа ирэхээр барилга нэлээд үнэтэй заагдах гэдэг нэг олонтой орлогын тооцоо ерөөсөй болж өгдөг. Би бол харин газартаа. Гэтэ биеийн газар хоосон. Би бол тэр газар эргэлтэнд орох хүсэж байгаа. За энэ хоёр хүн яг саяны миний хоёрын уурлын авсан жишээгээр төрийн шин гэрээ байгуулах юм бол цуслагдах юм бол цуслах эрсдэлтэй солигдчих юм бол худалдчих юм бол дараагийн хүн шинэ орж байгаа харилцаа өөрчлөх үү гэдэг асуудал яригдана. Асуучих юм бол үйлчлэл асуудал шинэ орж байгаа асуудал яригдах юм байна. За энэ асуудал нь газар зэмших хэрэгтэй юм бол их зэмших хугацаанд дуусчвал яах вэ гэдэг асуудал яригдана. Тийм үү? За харин талууд бусдын газар дээр барилга байгууламж хийх нэгэн гэрээ байгуулаад улсын бүтээл бүртгэчих юм бол давуу талтай. Нэгдүгээр энэ үүргийн эрх зүй
хэлцэл биш ээ. Энэ бол хууль заасан, хуулиар тогтоосон юм хэлбэр. За энэ эрхэм газартаагаас салшгүй наалцсан байдаг учраас худалдах өөр этгээдэд хэлбэрээр бусад байдлаар шийдвэрлэх хэн бол одоо тэр гэрээ хүчмэг болох юм болохгүй. Хугацаа бол маш удаан байдаг учраас барилгыг одоо тэр өртгөөний бүрэн ашиглах боломжийг үүсгэх. За мөн барилга болон уг эрхийг өв залгамжлуулах, шилжүүлэх юм боломжтой болчиход байгаа. За дараа нь улсын хөрөнд бүртгэгдсэн байдаг учраас гуравчлалыг мэдхэд амар. За хамгийн чухал юм байна. Эд хөрөнгийг газрыг түрээсээр ашигласан гэрээ байгуулсан. Эсвэл хөлсөөр эд хөрөнгө хөсөлсөн. Эд хөрөнгө үн төлбөргүй ашигласан гэрээнээс илүүтэй бусад урагдагч хэдийн хүчтэй байдаг бөгөөд уг эрхээр газрыг шийдвэрлэх асуух хүн тэр үүргийн хилцлээсээ илүү хамгаалагддаг учраас тэр объект үнцэнтэй болчих واخгүй. Үнцэнтэй болчих. За яг уу манай газрын тухай хууль яг энэ бол манаас илүү хамаагүй болж зүгээр энийг бол хуульчид өгүүлэгч нар болоод одоо хуулийн сургууль сурч байгаа хүмүүсүүдийг судалж байгаа байх гэж бодож байгаа. Энэ манай газрын тухай хуулийн дээр газар ашиглах зөвшөөрөх гэсэн хоёр юм байна. Тэгэхээр яг саяны миний ярьсан энэ одоо зүйлтэй холбоотой. Гэтэ энэ бол нэлийн том тийм судалгааны сэдэв юм шиг байлээ. Энэ талаар бол манай одоо үүдийн чиглэлтэй төлөв шүүгч доктор Баярмаа нэлийн судалгаа хийсэн. Магадгүй танаа дараагийн баг үүнтэй холбоотой одоо үүдийн подкастын сэдэв болох юм бол боломжтой. Энэ бол айгүй тийм айх тэр судалгааны сэдэв доктор зэрэг хамгаалсан баг шүү. Тэрсэн зүйл хамгаалсан баг. Манайд нэг орсон л тохиолсон тийм. Энэ асуудал ярьсан. Тийм энэ асуудлыг ярьсан. За одоо бид хөршийлэх үржил сая сэрүүтүүдийг экспорт гэж авсан хүүхдийг хөршийлэхийн дараа бас байгаа юм тийм ээ. За хөршийлэх гэдэг нь ерөөсөө зэрэгэлдээ оршиж байгаа харилцан нөлөөлж болох газар болно. Бусад үйл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмшилтэй байх эрх бүхий этгээдүүдийн хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах тэрхүү эрхийг хэлээд байгаа хөршийлэх гэдэг. За бид нэр томьёос авах хэрэгтэй хөрш гэдэг. Хөрш гэж байна. Хөрш. Зэрэгэлдээ гэсэн санаа тийм үү? Тэгэхээр энэ агуулга нь бол хоёр талаасаа нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үйл хөдлөх хөрөнгийг хөрш залгаа идэх хөрөнгө гэж үзнэ хуулинд ингээд тогтоолцсон. За өөрөөр хэлэх юм бол үйл хөдлөх чанар шинжийн ярих гэдэг нь шүү дээ. Үйл хөдлөх чанар гэж. За газар хөдлөх байгалийн хүчнээс бусад тохиолдолд ерөөсөө хөдөлдөг газар зам газартаа биелэгдсэн үйл хөдлөх хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл газартаа биелэгдсэн зүйл газартаа биелэгдсэн газрын хөдлөх сурнаас зарчим байдаг санаад байна юм ээ. За тийм. За дараагийнх нь нэг нь бол энэ нөгөө газрын тасралтгүй үргэлжлэх шин чанар уу хил залгаатай холбоотойгоор энэ асуудал яригдж байгаа. За хөршийн эрхийн үүсэх асуудал бол зэрэгэлдээ орших газар болно. Эзэмшигч хин нэг тодорхой нэг үйлдэлээс нөгөө талын өмчлөх эзэмшигчийн эрх зөрчигдсөн нөхцөл энэ асуудал яригдж байгаа. Энэ асуудал тодорхойлж хэлэх юм бол газар болон бусад үйл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрх нь нөгөө өмчлөгчийн эрхээр хязгаарлагдахыг хүлээн зөвшөөрөх харилцаа. Үүнээс улбаатайгаар хүлцэн дэвших чанар яриад байна. Тэр нь ямар стандарт хэмжээнд байх вэ гэдэг асуудал юм ярьж байгаа. Ямар стандартад байх юм бол би намайг чи хүлцэн дэвших хийгээд байгаа. Ямар стандартыг авчих юм бол би хүлцэн дэвших боломжгүй болж байгаа юм гэдэг ийм л асуудал ярьж байгаа. Нөлөөллийг нь хориглох, өөрөөр хэлбэл болиулах тийм ээ. Тодорхой стандарт байх юм бол хүлцэн дэвших нь шүү дээ. Тодорхой стандартын даваа авчих юм бол одоо хэцүү. За
ер нь хөршийн эрхтэй холбогдуулаад өндөр соёлтой орнууд гэх юм да техникийн шин чанартай одоо зөвлөөр зохицуулсан байдаг. За одоо юу гэдэг уурын зөвхөн яндангаас гарах утааны хэмжээ дуу онгоцны одоо дуу аваа гэх юм тийм энэ өөрөө хэлэх юм бол тийм хэмжээд байх юм бол хүрцэн төвчин гэж боломжтой ч юм. Ингээс илүү гарах юм бол нөхөн төлбөр их. Богор нөхөн төлбөр өгөөдөж хүсэн төвч боломжгүй байх юм бол хориглох ийм асуудал яригдах юм. За 92-ийн 135 дугаар зөвлөлд бол хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохоор нөгөө талын зайлшгүй шаардлагатай гэж байна шүү. Нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл миний яриад байгаа төвчнээ л гэсэн санаа яваад байгаа. За би сая гэсэнтэй хөршөөл дуу чимээ гаргах ийм доо байл. За эсвэл одоо юу гэдэг хажуудлын одоо юу гэдэг гудамж талбайд байгаа баг харатнаас гарах дуу чимээ. За хиншүү гэрүүсийг гаргах, тоол шороо гаргах, цонхоор тусах нарны гэрэл тус одоо хаах зэрэг асуудлууд бол хөршилт толгойтой асуудал байх нь. Энэ нь өөрөө хүрцэн төвчих. Тэгэхээр тэр нөлөөлөл нь бол ер нь объектив шинжтэй байх хэрэгтэй ер нь бол юу гэдгийг байн ингээд ойрлж чарлаад юм уу ингэ байдаг асуудал бол хүрцэн төвчих асуудал бол ерөөсөө биш дээ. Энгийн амьдралын хүрээнд ярих юм бол тодорхой яг тэр нөгөө нэг итгээд өөрийнхөө өмчлөхийг хэрэгжүүлэхэд зайлшгүй үүсэж байгаа зүйл нөлөөлөл нь бол тэгж үүсэх ёстой гэж би ойлгоод байна те. Хөршийн эрхийн зохицуултуудыг харахаар нэлээд өндөр стандарт тавьсан байдаг харагдана. Нэлээд өндөр стандарт тавьсан байна. Энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр нөгөө тал нь тэр өмчийн зүйлээ одоо аж ахуйн болоод одоо үгүй зориултын дагуу ашиглах явцад гарч байгаа тэр дуу чимээ бол зайлшгүй гарч байгаа зүйл. Зайлшгүй байх хэрэгтэй гэдэг юм тийм. Зайлшгүй гарч байгаа зүйл. Түүнээс биш нөгөө одоо юу гэдэг юм бэ? Өөрөө тэрийг байхгүй болох боломжтой юм гэдэг ч юм уу. Тэр хүнээсээ бол нөлөөлөл нь гараад байх хэрэгтэй гэдэг. Зайлшгүй гэдэг заана. Санаа бол тэр нөгөө өөрөө л тэрийг тэгж ашиглаад явах дуусаад гарч байгаа зүйл. Тийм. Тэгэхгүй бол одоо юу гэдэг гарч байгаа зүйл. Харин энийг өөрөө зориуд одоо юу гэдэг тодорхой хэмжээнээс дээшээ давуулаад гэж юм уу тийм. Эсвэл одоо юу гэдэг хөрш айл зориуд бий болгох байх хэрэгтэй. Бий болгоод одоо шөнө ороо 4-5 цаг үед одоо хөгжим энэ төр хангуулаад хиншүүс вирус өмсгүүлээд байх нь бол өөрөө тийм зохицтой биш. Харин тухайн өмчийн зүйлээ яг л зориултын дагуу ашиглахад угаасаа л ийм одоо дуу чимээ хяншуу хэрэгс бутаа тоос гарнаа. Энэ өөрөө нөгөө одоо юу гэдэг тодорхой стандартад нийцж байгаа учраас энийг бол одоо юу гэдэг хорлож болохгүй юм шүү дээ. Хорлож болохгүй юм. Энэ өөрөө эдийн засгийн утгаараа авах юм бол нийгмийн зардалтай бас холбоотой учраас тайлбарладаг. Хорлох юм бол яах вэ? Нийгмийн зардал өсөхгүй юу? Нийгмийн зардал өсөж байгаа нэг хүний зардал өсөхгүй юу? Энэ сэрэг зохионоос нэг бас тайлбарладаг юм хүмүүс бас байдаг. Одоо бас нөгөө барилга барих юм бол бас сонгодог жишээ баг те. Одоо хүмүүс үл ингээд шүн ундуулахгүй барилга бариад байна гэл нэг байнга гомдол бас гаргадаг. Манай хажуудал барилга бариад байна. Тэр бол бас л хөршийн эрхийн асуудал цаана бол байж болчихгүй. Одоо шийдвэл хавар болохоор эсвэл намар болохоор барил орон сууцны айлгаж асууж хийгээд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр бид нар бол нэг ороо 7 цаг хүртэл чимээгүүл төвчдөг тийм ээ. За одоо зайлшгүй юм да тийм ээ. Дэрийлийн дуу бол угаасаа тэгж харах тодорхой. 7-оос хойшоо хүн нэг 8 дөхөд 9 дөхөд ирэхлээр ойлгодог шүү дээ. Тийм л юм байгаа байхгүй. За энэ хөршийн эрхтэй холбогдуулаад манай хуулийг ингээд бас сайн үзэхээр бас хүмүүс бас тодорхой уншаад бас ойлгох хүмүүс ч байна ойлгохгүй хүмүүс бас байгаа. Энэ тэр нөлөөлөл гэдэг юм байна шүү дээ тий. Нөлөөлөл нь ноцтой болгож өгөх юм яваад байгаа. Боловч
нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн эрдийн зорилгоор ашиглах зайлшгүй шаардлагаар ийхүү нөлөөлж байвал нөгөө хүлцэн дэвшнэ гэсэн санаа байна. Яг л сая чи дөрөв ярьсан. Тийм ээ. Нөлөөлөл нэлээд ноцтой. Ноцтой хөшин байна гэж байхгүй. Тэгээд боловч тэр нь нөгөө аж ахуйн үйл ажиллагааны явцад гарч байгаа дуу чимээ байх юм бол яах нь вэ? Хүлцэн дэвшнэ л гэж. Гэхдээ энэ нөлөөлөл нь нөгөө байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзүүл гэж байна. Одоо наа чи хэтэрсэн гэж үзэх юм бол нөхөн төлбөр авах хэрэгтэй. Нөхөн төлбөр авах хэрэгтэй. Тэрийг бас арилгахыг шаардах хэрэгтэй. Арилгах гэдэг бол стандартын хамгийн зэт түвшин. Стандартаар уншигтай байгаа. Уншигтай байгаа. Тэгээ хөршийн ихтэй чинь зөвхөн дуу чимээс гадна бас өөр зүйл байгаа шүү дээ. Жишээлбэл одоо хөрс залгаа эзэмшигч нь одоо юу гэдэг өөрийн одоо газар доор болон газар дээр одоо барилга байгууламж барайг нөгөө талын эрхийг зөрчих юм бол зогсоож болно гэсэн утгатай зохицуулт бий. Гэхдээ бас нөгөөдхөө бас барьж яхад нь дуу хараад исэн бол бас юу гэж үтх юм бэ гэсэн нэг тийм утгатай зохицуулт бас байгаа тийм ээ. Та бүхэн мэдж байгаа. Тэр нөгөө юун дээр хөршийн газар дамжин өнгөрөх зам шугам хоолой байж байгуулах гэдэг. Бас нэг сервитүүдтэй бас төстэй юм шиг тэрнээс жоо ялгаа байна. Энэ хоёрын ялгааг би одоо товчхон хэлхийг яг зөв асуулт байна л да. Өөрөөр хэлбэл сервитүүдээс юу ялгаатай тийм ээ. Тэгэхээр би түрүү хэлсэн. Сервитүүд бол талуудын одоо хүсэл зориг буюу зөвшөөрлийн үндсэн дээр үүсдэг юм бол. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө өмчийн зүйлийг ашиглахад нөгөө өмчийн хөрөнгийг түнд үйлчлүүлэхтэй холбоотой байгаа байхгүй. Харин хөршийн эрх гэдэг бол өөрийнхөө зүйлийг өмчлөхөд нөгөө талынхаа өмчлөгчийн үйлдэл эсвэл төвөл зөвшөөрөх асуудал очоод байна шүү дээ. Зөвшөөрөх асуудал. Өөрөөр энэ тохиолдолд арай өөр байгаа байхгүй. Өөрөөр хил залгаа өмчлөгчийн эрх ашиг нөлөөлөхгүй байх хүчин төвчих. Тиймүүд боломжгүй нөхөн төлбөр авах, нөхөн төлбөрөөр цааш тавьчих боломжгүй нөлөөлөх болох тухай байна. Гэхдээ хөршийн эрхийн харилцаанд сервитүүд үргэлжлэнэ. Энийг нь хөршийн эрхийн харилцаанд сервитүүдийн эрх гэж тайлбарлаад байна. Манай иргэний хууль дээр бол жишээлбэл байх. 136 урсгал усыг ашиглах гэдэг. Урсгал гэдэг биш. Гэтэ энийг сонь шүү дээ. Урсгал ус гэдэг чинь байгалийн ус байхгүй. Байгалийн ирж байгаа усыг одоо хөрс залгааны нөгөө нөхөр өөрийнхөө юугаар дамжуулж гадлын өрч болохгүй гэсэн санаа яваад байна шүү дээ. За. Дээр нь хөршийн хил зөрчсөн үйлдэл хөлийн зөвшөөрөх гэдэг би сайн ярьсан. За хөршийн газраа дамжин өнгөрөх зам шугам хоолой байж байгуулах гэх юм асуудал байгаа. За практик дээр бол ямар одоо төрлийн маргаанууд хвчлэн одоо орж ирж байгаа вэ гэдэг юм зүйл сонирхол татдаг байгаа л та. Тэгэхээр бусдын одоо юу гэдэг одоо хууль бус эзэмшлэлээс одоо өөрийнхөө өмчлөлийн зүйлийг одоо буцаан авахтай холбоотой маргаанууд газартай холбоотой орж ирж байна. За жишээлбэл одоо юу гэдэг хил зөрчиж ашаа татгсан байшин барьсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл одоо 190-ийн хуулийн 106-аас өмчийн ихэмжлэж бид нэр ярьдаг тийм асуудал байгаа. За нөгөөх нь болохоор өөрийнхөө өмчийн газар болоо хашаа байшингаа яг өмчлөж байгаа боловч тэр өмчлөлттэй холбоотой нөгөө талын хууль бус үйл нөлөөлөд байна. Жишээлбэл барцгаар цаасан гэдэг асуулт яригддаг. За манай Баян зүртүүрийн шүүхтэр бол энэ төрлийн маргаанууд бол ер нь байдаг. За би хувьдаа бол юу гэж таамаглаж зүгээр ойлгодог вэ гэхээр газрын харилцаатай холбоотой бүртгэл кадастрын зургийн хийхтэй холбоотой
сахилга батгах юм уу та тэгж юм жоохон аа. Маргаан үзээд байгаа цаад шалтгаан. За хоёрдугаар иргэд сайн дураад бид нар яг дураараа очоод хашаа хатгаж аваад ингээд маргаан усгдаг талбай Дураараа хашаагаа сонгож татдаг ч юм уу тийм. Үүнтэй холбоотой маргаанаас үүсч. За тэгээд стартын заримжаар газар олгохдоо давхцуулах асуудал байгаа. Тэгээд энэ бол захиргааны иргэн хийж ажиллагааны явцдаг. Тэгэхээр хурж яриад авчихна. Өөрөөр хэлбэл газар давхцсан олгох асуудал бол нийт хэрэгцээ хамлаа. За газрыг давхж олгоогүй боловч иргэд өөрсдөө хашаага дур мэдээж татах байшингаа газрын болон газрын одоо доогоор оруулж барих энэ төр асуудлаас орж ирээд манай дээр бол чөлөөлөх асуудал ярьж байгаа. За дээрээс нь тэр орц гарц цаах асуудал маш их байна. Орц гарцтай холбоотой таны яриг тасалчлаа. Подкастд би бас бэлдэж байгаа хэвээр таны нэг шийдвэрийг бас уншиж судалсан юм. 2018 оны 3 сарын 27 онд шийдсэн. Иргэн эмийн хэмжилтээр иргэн энд толбогдох гэдэг. Энэ дээр шилхэн яг орц гарцын асуудал яригдсан байна л да. Эхлээд яг хөө тэр нэг хоёр зэрэгэлтэй хүч байж байгаад нэг булан арай нэг хүчийнх нь одоо хашаа нарийн л урт тэргээр ингээд булангаараа одоо ингээд барцаа гарч бардаг. Гэтэл нөгөө талын хүч бол нөгөөдгөө сунгоод татангууд хоёр хашаа зэрэгцээд ирнэ шүү дээ. Тэнгүүд маргаан үүсчихсэн байгаа байхгүй. Одоо миний орц гарцыг хаалаа. Одоо энэ ингээд алга чөлөөлөв гэдэг ийм асуудал. Энэ дээр яг ингээд одоо шүүгэн шийдвэртэй дүнэлт хийгээд үзэхэд бол хэвлэгч хариуцагч бол хоёулаа тэр одоо тэр сунгасан хэсгээ бол эзэмших хэрэггүй. Өөрөө одоо дуран мэдээ сунгацсан юм ийм харагдаж байгаа. Тэр энэ асуудал дээр бол хөшийн эрхийн зохицуулалт бол хамаарахгүй маа өөрөөр хэлэх юм бол гэдэг ийм одоо шүүгэн дүгнэлт хийсэн байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр бол миний харж байгаа бол хөшийн эрх гэдэг юм чинь цаана тэр эрхээ хэрэгжүүлэхийн тулд та өөрөө жинхэнэ хууль ёсны өмчлөгч байх ёстой шүү гэдэг. Угаасаа хуулийн зохицуулалт тийм байгаад байгаа тийм. Тэр энэ маргаанаас одоо жишээлх юм бол хуульчдын авах сургамж юм уу, иргэдийн авах сургамж жишээлх юм одоо юу байж болох вэ? За тэр Монгол түүний сэтгэлгээ юм уу та тийм үйлчлэн амьдралтай болсон тийм. Бид нар ч нэг тийм хашаа Монголоо тавьбал манах гэдэг хашаа яриад чинь амьдрдаг тийм. За мал одоо хурмалдаал хашаа татж өгөх хүсвэж өөрсдөө бол нэг тийм хашаа татаад байдаггүй. Тэгээд жилийн дөрөв үлрэл мууж явж байхдаа таалагдсан гоё идэ одоо идэж суучмар газар очоод очдог сахал дайл болчдөг тийм. Сахал дайл нь ч болохгүй. Тэгээд тэр айлын энд баян буугаадах юм бол тэгээд тэр айлын эзэмшлэх гал ингээд хийцдэг тийм. Тэгээд юу ч юм бол нэг юм. Дараа нь одоо үеийн 90-ад онд гараад Монгол улсын 2002 оны одоо 90 газар судалгаа өмнөх хуулиас ч монголчууд ч одоо хаана ямар газар очоод хашаа татаад суучдаг үлээ шүү дээ. Таавал сууч тийм. Тэгэл дараа нь гадаас нь руу хэлчихнэ болно. Дараа нь ингээд аавна гэх юм. Эндээс юу хэлэх гээд байгаа вэ гэхээр хөршийн их үүсгэн гэдэг чинь хуулиас дагуу үүсгэж байгаа. Тэгэхээр миний иргэн би хашаагаар 700 м квадрат талбайтай хашаатай байшинтай байлаа гэхэд миний хажуу талд ямар ч одоо хашаа байхгүйсэн байлаа гэж бодъё л доо. Гэтэл А гэж нөхөрөж хашаа татчихад хиншүү хэрэгс мөртүүлээд суугаад ах юм бол одоо би хүчтэй тавьж хөөхд асуул ярих гэдэг байхгүй. Тэр энд юу ч гэдэг вэ? Тэр хүн хөрш байхын тулд хууль ёсны эзэмших үүсгэх хэрэгтэй байхгүй. Хууль ёсны эзэмших байх хэрэгтэй. Миний хашаа баруун талаараач гардаг, зүүн талаараач гардаг. Нийтийн эзэмших зам болоод хүрдэг. Баруун талыг ирээд нөхөр хаагаа буучлаж бод. Хичээ чи зүүн талаараа гараад яваач. Төвчтэй шүү дээ чи. Тэгэхээр би
үгүй би баруун талаараа гармаар байна гэхлээр чи зүүн талаараа гараа чи хөлцөн тавьчих хэвээр. Эсвэл надаас сэрүүтүүд ирэх аа. Миний одоо юу газрах давж өнгөрөхөнд бол сэрүүтүүд ингэ хийгээд усын бүртгүүлж жижиг болгоомоо төлөвлөлөө. Гэх юм бол энэ чинь хууль зүйн салхууд алдагдаж байгаа байхгүй. Улсын газар зүйн хууль засагдаагүй. Төрийн хөл байгууллагын шийдвэр үүсгэх хэрэгтэй газар. Тэгэхээр энд юу үүсэж байгаа вэ? Тэр хүний тэр хууль усаар эзэмшсэн эзэмшиж байгаа бол хөршиг ярих усгүй. Хөршиг гэдэг бол хууль усны эзэмшлийн чинь л асуудал ярих гэж байгаа. Түн дээр дүн харж байгаа. За наад шийдвэрийг чи одоо санаж байгаа бол гэд хүний баруун талаар гардаг хэсгийг нь нөгөө хажуудалд нь хөршиг их байсан. Хөрш байсан айл нь одоо уушаа 50 м сунгаад хааж байгаа байхгүй. Тэгэхээр одоо гэдэг хүн чинь тэр нөгөө гардаг газраараа гарч болох болж байна. Боломж болж байгаа байхгүй. За энэ харилцаан дээр газрын ян тухай хууль заасан газрын алба орж ирнэ. Газрын алба орж ирээд нөгөө B гэж нөхрийг чи ягаад 50 м газар илүү татсан юм болохгүй гэж хэлэхдээ саваад тавьдаг. Тэгмүүд газрын алба ямар хариу өгөх вэ гэхээр одоо юуны хуулиараа яваад наад асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлээ хариу өгч байгаа. Олон газрын тухай хуулийн дээр бол тэр нийтийн эзэмшлийн газар дээр хин нэг итгэж зөвшөөрөх үү 50 м өөрийнх нь эзэмшлээс 50 м гэлтрээ явуулсан шүү дээ. Нийт хэвс авахгүй тохиолдол тэрийг болгоод гаргаж өгөх таахгүй цаадын оруулсан. Гэтэл яаж байгаа вэ гэхээр өндөр өгөхлөд би чинь хашаа таачихгүй та шүүхээр явбал бичиж байгаа. За тэгмээд ордог нэ. Би ингэж баруун талаар гардаг байсан чинь энэ хөрч юм. Нөгөө шаачлаа. Тэгээд одоо нийтийн эзэмшин зам талбар хөрөхөд болохгүй байна. Өөрийнхөө өмчийн зүйлийг арчлахгүй байна шүү дээ. Дүндүүлж ирж байна. За тэгвэл шүүх хэрэг маргааны шийднэ. За хэрэг маргааныг шийдээд явхад одоо ингээд харахад энгийн хүн харахад бол би нэгэн тал одоо энэ хүний зурцыг хаацсан бол шүүгч үлдэх ёстой гэж харагдана. Гэхдээ энэ дээр нөгөө субъектив хэрхэн яаж зөрчигдсөн бэ гэдэг асуудал яригдж байгаа. Асуудал яригдж байгаа байхгүй. Тэгээ хөргийн газар гэж бид нэр гэдэг үзлэг очив. Баруун талаар буюу өмнө гардаг байсан хашаа баруун талын хэсгээр харахаар нийт эзэмшин талбайд 50 м болохоор хүрчнэ. Зүүн талаараа харахаар 70 м болохоор хүрчнэ. Энд их зөрчсөн асуудал одоо байна уу гэж хэлж байгаа. Ийм л ч та. Тэгээд субъектив их зөрчсөн асуудал байхгүй. Тэр нийтийн эзэмшлэлтэй холбоотой асуудлыг тусдаа шийдвэрлэх хэрэгтэй. Яг энэ тохиолдолд таны субъектив их бол зөрчдөөгүй байна гэсэн юм санаатай шийдсэн хэрэг. Нөлөөлөл нь одоо юу гэдэг. Гэтэ хэрвээ хөршин ирэх байлаа гэж бодохоос нөлөөллийн асуудал ярьсан шүү дээ. Одоо их сонь шүү дээ. Үнэхээр одоо баруун талаар гардаг байж хахад тэнд ирээд буулах одоо гац одоо ирэх хуулийн дагуу явуулаа гэж бодъё. Хуулийн дагуу ингээ яваа ингээд өглөө гэж бодоход хаалга ингэж хаагдах юм байна. Тийм хаалга. Тэгэхээр л одоо нөгөө хөршийн харилцаа өсөж байгаа. Тийм хөрш болчих واخ. Тэгэх нь одоо буюу одоо бидний яриад байгаа нөгөө хүн өөр газар гарах боломжгүй. Очих юм бол гэдэг үг. Очих юм бол тийшээ гарахын тулд зайлшгүй одоо тэр айлыг хашаагаар дамжиж гарах шаардлагатай байх юм бол нөгөө хөршийн газараа дамжин өнгөрөх гэдэг ийм зохицуулт орж ирж байгаа. Өөрөөр нийтийн эзэмшлийн зам талбайд хүрэх. За дээрээс нь онцгой байдал, гал команд, имлэг тэр дуудахтай холбоотой асуудал дээр чинь асуудал ярих жоохгүй. Өөрөөр манай зүүн талаар
гал команд инэлэг гэсэн машинууд ирэхэд аюу холбоотой байдаг. Баруун талаар ирэхэд энэ айлын гашаагаар дамжих хамж ороход ойрхон байна гэдэг асуудал ярьж болох байхгүй. Тийм ярьж болох. Сая энэ усыг ашиглахдаа бас надад нэг юм бодогдож илаа. Жишээлх юм бол энэ хөдөө жишээлх юм бол газрыг өмчлүүлж эзэмшүүлж байгаа яг хөдөө тий сумын төв дээр биш. Асуудал бол маш адаагүй бүрхэж тийм тэгж өмжилсэн юм бол байхгүй. Тэгэнгүүт юу гэдгийг зарим хөдөөний айлууд ингээд нэг шууд урсаа явж итэл голд нь боогоод тэгээд тариан талбай руу нөгөө усыг оруулдаг тий. Тэгээд тийм юм гардаг шүү дээ. За энэ бол энэ асуудал бас гарч ирэх юм бол хөршин ирэх ярих уу. Тэгэнгүүт одоо үнэхээр манай нүүлэгчдийн соёл уламжлалаар бол тэр хөдөөний малчин айлууд тэндээ үе удмаараа байсан тэр усаар малаа одоо юу гэдэг ундааж өөртөө одоо юу гэдэг өвдөх усыг авч ийсэн ч гэдэг ч юм уу дээ. Гэтэл дээр яг нөгөө эзэмшүүлсэн шийдвэр мэдэр байхгүй юм бол бас их Монгол улсын бас онцлог тохирсон нэлийн асуудал бас гарч ирж магадгүй юм байна гэж дотроо бас бодож ирсэн болоо сая. За нэг фактор бол ийм юм байна шүү дээ. Одоо хөдөөний малчт эхлээ малчтыг нэ. Малчт хадлангаа усалдаг. Хадлан усалдаг тийм ээ. Тэгэхээр хадлан услахын тулд яадаг вэ гэхээр байгалийн одоо холирлоороо усж байгаа усыг шуудуу татаад тэгээ хадлынхаа талбараа оруулаад услаад туусан гот нь дараагийнх нь очиж одоо манайхан бол бох гэж ярьдаг да. Бох гэж ярьдаг. Боогод за дараагийнх нь авдаг. Тэр нь 3 хоног ч юм 2 хоног ч юм услаад дараагийн хоног авдаг. Ингээд зогсож. За дээрээс нь одоо ногоо тарьдаг хүмүүс төр хэрэгтэй. Тийм ногоо тарьдаг. Хашаандаа ногоо тарьдаг хүмүүс төр. Юм эсвэл одоо юу гэдэг тусдаа хасдаг хүмүүс. Ногоо тарьдаг хүмүүс бас яг энэ байдлаар тэр голын одоо юу гэдэг усгалыг өөрчлөхгүйгээр зөв шууд татах маягаар авсан зохицуулт ингэж хийдэг. Чиглэлийг нь өөрчлөөгүй. Тийм. Чиглэлийг нь өөрчлөөгүй. Усааж байгаа. Тэгтээ түрүүнээс нарийнх нь шууд татаад явж штэ. Гэхдээ хүн болгонд ингэж нарийн шууд татах бол төвөгтэй байдаг учраас ер нь хараад тахтаа нэг том шууд татаад тэгэл нэг жижиг хоолоо хийцэн байдаг. Тэгэл тэр хоолоогоор оруулаад за чинийх дууссан татвал хаачих маргаашаа биш үү гэдэг. За иргэний хуулийн дээр бол тэр хэд газраар дамжин үүрдэг. Ойрхон үүрдэг ч гэж байна тийм. Тэр газрын хүнээс гарч байгаа. Тэр байгалийн тэр усны тэр урсгалыг өөрчлөх. Эсвэл өөрчлөх. Энэ бол өөрөө нөгөө тэр усаар ундаалж тэр усаар нөгөө аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бусад хөршийнхөө одоо их ашиглал зурцуулахгүй гэсэн нэгдүгээр санаа тэр. За нөгөөх нь болохоор одоо бид нөгөө усны тухай хууль одоо байгаль орчны хуулиар олон чинь нөгөө байгаль орчинд хоёр нөлөөтэй учраас тэр бол тусдаа асуудал байна л да. Тийм хоёр юм дээр илүү ажиж байгаа. Манай хуулийн дээр бол ямарч тийм үйл өөрчлөлөхгүй гэсэн. Одоо хооронд тохиролцохгүй тэгэл одоо шүүхлэр болж байгаа юм да. Тийм энэ л тогтоолох бас юу юм бэ те. Хотод бол нэг гараад ахгүй гэж магадгүй юм байна. Тэгээ хөдөө орон нутагт бол бас гахаал маргаан гардаг ч гэж магадгүй юм. Зүгээр ийм байж болох байх. Хөрш айлч газрын хүний устаа. Тэгэхээр тэр бол одоо юу гэдэг танахаар дамж өмөртгөө байлаа гэхэд танах хөрш айлтайгаа тохироод сэрүүтүүдийн асуудал гэж болох байна. Тийм бас өөрөөр хэлбэл нөгөө шугам хоолоо татах маягаар авч болох юм шүү дээ. Улаанбаатар одоо төв газар тул тийм ээ. Тэгж болох юм. За энэ дээр ер нь хөрш залгаа хөршин ирэх дээр хахаар нэг заавал бас хил залгаа байх албагүй юм шиг байгаа тийм хөршин ирэхтэй. Харилцан нөлөөлж ивэл хоорондоо хол байсан ч гэсэн тэр бол хөршин асуудал бас яригдахаар. Тийм хөршин ирэх гэхлээр бид нь шууд одоо сая миний ярьдаг газрын тасралтгүй байх, үргэлжлсэн байх гэдэг бас ойлгож байгаас болохгүй.
Яг өөрийн чинь хэлдэг тэр харилцан нөлөөлж болох гэдэг асуудал. Тэгэхээр хоорондоо 100 м зайтай байж болно. За жишээлбэл км зайтай ч юм уу. Жишээлбэл одоо бүгдээ ингэж ярил л да. Хөшөлтийн хөндийг зүйл үү? Тэнд байгаа айлууд байсан байл гэж бодъё. За мөн засгийн газраас тэнд шийдвэр гаргаад онгоц. Миний цогтон буудал байгуулсан шүү дээ. За онгоцны буудал байгуулсантай холбогдуулаад тэнд ямар одоо сөрөг нөлөө ихээр бүлэг сөрөг нөлөө гэдэг юм. За эрийг зөндөө гарна шүү дээ. Дагаад тэр чинь дэд үдс сайж нөгөө хашаа байшин гэж юм өсөн гэдэг чинь дам утгаараа нөлөөж байгаа. Сөрөг нөлөөнийх нь бол онгоцоос орж байгаа дуу чимээний асуудал юм яа. За тэрийг дагаад үйлдвэрлэлээс явуулж байна. Цонхны үйлдвэр одоо юу гэдэг зөндөө юм байна. Тэгэхээр нохны үйлдвэрээс юм ямар нэг үйлдвэрээс гарч байгаа утаа, чимээ, шороо энэ төр бол харилцан нөлөөлж болж байгаа учраас хөшийн их зүйл рүү орчиж байгаа байхгүй. Тэгээд яах нь зэрэгэлдээ байгаа хүмүүс нь бүүжиж байгаа. Зогсоо болыг ичлэхээс илүүтэй хөлцөн дэвчих асуудлаа нэгдүгээр ярих юм. Тэр нь одоо байж хэмжээ сэтгэх юм байна. Нөхөн нөлөө асуудал ярих юм. Бүр одоо баг өндөр байх юм бол харилцтыг нөлөөлөг болгох. За үүнтэй холбогдуулаад хууль зүйн одоо юу гэдэг хэрэглийг одоо ярьдаг тийм үү? Тэр нөлөөллийг ямар үндслэлээр одоо зогсоох вэ гэж их ярьдаг тийм. Маргаан орж ирэхэд бид нэр хөршийн эрхийн зохицуулалтаараа зогсоох уу? Аль эсвэл одоо өмчийн хэмжээг хэмжлэгчийн хэмжээ авах уу гэдэг асуудал. Тэгэхээр ухтаа бол өмчлийн зүйл шүү дээ. Өмчийн зүйлтэй бодлоо асуудал байна. Тэгэхээр энэ бол юу гэж байгаа вэ? Иргэний хуулийн 106-аар бол гаргаж болохгүй байхгүй. Хөршийн эрх дээр нэг тодруулж асуумаар нэг зүйл байгаа тийм. Хөрс одоо юу гэдэг залгаа ид хөрөнгө байлаа гэж бодоход тухайн нэг А гэдэг хүн яг тухайн өөрийнхөө өмчлөлийн хил зааг дотор үйл ажиллагаа өмчлөх хэрэг хэрэгжүүлсэн бол бас ажилтны Б-ийн одоо өмчлөх хэрэг гэдэг юм уу? Одоо нөлөөлөх, хязгаарлах асуудал. Эдэг юм нэг асуудал. Хоёрдугаар хил заагийг нөгөө тал нөгөө одоо хөршийнхөө хил заагийг зөрчиж ороод түүний өмчлөх хэрэгэд одоо юу гэдэг бас хязгаарлах тийм ийм нэг асуудал байгаад байна л да. Тэгэхээр энэний одоо юу гэдэг ялгаа зааг нь юу? Энэ нь одоо нөгөө иргэний хуулийнхаа бидний ярьдаг 106 дугаар зүйлтэй хэрхэн яаж бас уялдах уу гэдэг ийм асуудал байгаа юм. За өөрөөр хууль хэрэглээтэй холбоотой асуулт бол таарч байна тийм ээ. Иргэний хуулийн 135-3-т хөрс залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох харилцаа байгууламжийг газар дээр буй доор барих ашиглагыг хориглон нөгөө талын эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдэлээс осох шаардлага хэрэгтэй гэж байна. Тэгэхээр миний хоёр хөрс залгаа байлаа чи хоёр газар хөрс байлаа чи бол миний газар руу одоо төрж орж ирээгүй газрын дээгүүр доогуур төрж орж ирээгүй боловч чиний өөрийнхөө газрын хил хязгаартаар хэрэгжүүлээд байгаа тэр одоо үйлдэл чинь миний өмчлөх хэрэг маш ноцтой хэмжээнд өөрөөр эснээс зөрчиж байгаа тохиолдолд бид нэр 135-3 зааснаар бол чамаас би тэрийг зогсоох шаардлагатай байх юм байна. Энэ нэг зүйлийг гэмжихэд энэ 135-3 заасан шаардлага хэрэг нь иргэний хуулийн тэнд 106-гийн 2 заасан шаардлага хэрэгээс илүү өргөн хүрээтэй боловч аль алин өмчлөгчийн шаардлага хэргийг зохицуулсан учраас хамт хэрэглэхэд нэг уруудах байхгүй. Өөрөөр 106-гийн 2-т чинь ямар зохицуулалт байгаад байгаа вэ гэхээр би яг өөрийнхөө өмчийн зүйлийг яг эзэмшээд ашиглаад өөртөө ашиглаад одоо зүйлтэй чиний өмөлтөл одоо чиний тохиолдолд нөлөөлөөгүй боловч тэр миний өмчлөх эзэмшил би өөрийнхөө зүйлийг яг боддоор ингэ эзэмшээд өмчлөхтэй холбоогүй боловч эрдийн одоо хэмжээ байдлаар ингээд өмчлөхөд чиний өмөлтөл саад болоод байх юм бол 106-гийн 2-оор бол нэмж болох юм. Энэ өөрөө нөгөө 135-2 бол одоо
давхар хийж болно гэсэн юм. Цогцоо юу тайлбар дээж өгөх тогтоол байгаа. Тогтоолын одоо дугаараа сайн мэдэхгүй зүгээр ийм тогтоол бол байгаа. Харин сая нэг юм хэллээ. Тэр чи өөрийнхөө газар дээр барилга байгууламж байхдаа миний одоо газар руу түрээд ороод ирсэн байх юм бол яах вэ гэж бас асууж байгаа юм тийм ээ. Хоёр өөр тохиол яриад шүү дээ. Тэгэхээр Иргэний хуулийн 134-т одоо тэр барилга байгууламжийн хууль заасан үндэс журмын дагуу хөрс залгаазын тогтоосон хэлэх хязгаар гадагш баригдсан гэж байна. Боловч нөгөө талын өмчлөгч үе эзэмшигч ирэх үеийн сонирхлыг ихтгэл харшиж байвал түүнийг буулгах үе зайлуулах шаардах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр чи өөрийнхөө газар дээр хэдийгээр байшин байхдаа хуулийн дагуу зөвшөөрөл энэ төр аваад байгуулсан боловч миний одоо хэл хязгаар руу буур мэдэж орж ирсэн. Миний одоо юу гэдэг их асуулт илтгэж гэж байгаа шүү бас. Ноцтой одоо хашиж байх юм бол би бол зайлуулах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ 135-ын 4 чинь 106-гийн 1 дээр бас байгаа тийм ээ. Тэгэхээр юу гэж байгаа вэ? Энэ 135 бол 106 зааснаас илүү өргөн хөрөлтэй болж аль алийг одоо тухайн тохиолдлоос хамааран давхар боломжтой шүү гэсэн ийм тайлбарыг дээж өгөх хийх шийдсэн нэг тогтоолыг явуулж утсан. Эндээр бол тэгж тайлбарласан байна. Дээж өгөх тогтоол одоо бол хууль эрхлэлийн нэгдмэл байдлыг тогтоох гэдгээр ач холбогдолтой цаашдаа бид нар тэрийг өгүүлэгчид жишилж болно бас шүүгч ширхэг маргаан шийдвэрлэлтэйж бас ишиллэх тийм бас боломжтой болсон гэдэг утгаараа. Тэгээ миний энэ одоо ярьсан зүйлүүдтэй холбогдуулаад одоо юу гэдэг сонирхож судлаад улам гүнзгийрүүлэх ийм одоо сонирхолтой одоо хуульчид судлаач нар байгаа бол энэ талаарх гарын явдлууд бол нэлийн байгаа. Ер нь бол сүүлийн ном зохиолууд дээр нэлийн бичсэн байлээ. Зүгээр яг хуршийн хэрэгтэй холбоотой маргаан дээр бол одоо юу гэдэг яг тэр ингэ шууд шилэг өгч тийм бол одоо хаалгалтай шууд санахгүй. За энэ удаагийн дугаар маань түрээд өндөрлөе. Тэгээд энэ маш сайхан дэлгэрэнгүй ярьсан мандал шүүгчтэй баярлаа. За ингээд та бүхэнд баярлалаа. Үзэгчдээ бас